За халав бүгдэнд нь өглөө өдөр орой мэд хүргэе. Энэ удаагийн дугаараар мэдээж өмнө ярьсан анимийнхаа дараагийн партийг оруулах бэлэн болоод байна. За тэгвэл олон ярилгүй анимлогоо хамтдаа орцгоё. Өмнөх парт дээр Ноэл маань Коготой тулалдаад хэцүү байдалд ордог. Ноэлийн нэлээд хүчтэй дайрал нөлөөлөгөө тул газар сөхрөн түүний амнаас Когогийн гарч шилжлээ. Хөнөөхтэй эргэлзэж байхад манай Ноэл эсрэгээрээ намайг гүцээ. Чиний амь наснаас илүү зүйл гэж байхгүй гэд уралдал Когоч гэсэн бөөн сандрастай. Аргагүй шүү дээ. Өөрт нь анхудаа л хүн гэж хэлсэнд л дотроо эргэлзэж бас баярлаж байлаа. Тэр зур нь Алмаач ирж тэр хоёрын тулаан албан ёсоор эхлэв. Скаутын эсрэг илтчин. Хэдий Алмаа байсан ч гэсэн Когог ялгаж хэцүү байв. Тэр хоёрын тулааныг хараад Ноэл маань дахин өөрийн хязгаарыг мэдэрсэн ч түүний толгой шилдэгүүдийг удирдан хамгийн шилдэгэл болох гэсэн туйлын ганц зорилго байх нь тэр. Тэр хоёрын эцсийн үхлийн дайралт эхлэх гэж байхад Ноэл дохооны буудан тулааныг зогсоож удахгүй цэргүүд ирэх тул Когоч гэсэн ухархна. Кого даалгавраа биелүүлээгүй очисон тул нөгөө галзуу удирдагчийн шийдгэлгээд түүнд гахаагийн толгойг нь өгдөг. Болж муу. Тэгээд үг дамжуулсан гээд Гамбино бүлгэмтэй албан ёсоор дайран зарлаж байгаагаа илэрхийлнэ. Маргааш уушин газар галзуу удирдагч маань хүчрхээ туслахуудаа дагуулan ирээд ихэд пэдгэр байлаа. Тэгээд л яаж манай хүний хил амаараа барах уу доромжлууд байгаад уурандаа дайрах гэтэл энэ уушин газрын дүрмийн дагуу тулаан хоройтой тул бусад хүмүүс нь оролцгооч гэсэн хэлдэг. Хэдийгээр түүний туслахуу тэнд байгаа хүмүүсийг зохицуулж чадхаар хүчрхээгч дараа нь бүр том асуудал орохтул яаж ч чадахгүй. Тэгж байтал Ноэл чиний архинд хор хийсэн штэ. Удахгүй чи үхэн хурдан явж имтлэх гэсэнд нөгөөх нь амнаа там цаана гараад л явлаа. Хамгийн хүчрхээ туслах нь боссоос эсрэгээр асар уужим ухаалаг нэгэн байх ба дарснаас балгаад хоргүй байсан мэдтэй. Чиний ярианы чадвар сайн юм а. Тиймээс чи эртгийн нотоосгаар гарахгүй бол үхэн шүү гэж хэлээд явна. Ноэл тэрхэд нийслэлээс гарсаа дараа Алмаа хөөх бүх зүйл чиний хэлснээр байлаа гэхэд тэрээр 7 хоног төр салцгаая надад судлах юм байна гэд тэр хоёр төрхөн зам сална. Манай хүнд ч мэдээж том төлөвлөгөө байгаа л да. 7 хоногийн дараа нөгөө галзуу толгойлогч маань манай хоёрыг бүсэлж гисэн тэр хоёрыг устгах гэсэн ч хинч хөдөлсөнгүй. Гайхаад эргээд тартал Ноэл араас нь чи удирдахч байх эрхээ алдсан гэд юу болсныг тайлбарлаж өгнө. Үнэн дээр туслахууд нь өмнөх удирдагчийг үнэхээр л мундаг гайхалтай нэгэн байсан болохоор дагсан ч одоогийн энэ нь үнэхээр галзуу тэнэг хэрцгий болохоор үйлдэлийг нь шүдээ зугаад тисж байгаа юм билээ. Хөөрхий тусганы ахлагчийн охины хүртэл хөнөөч гисэн. Яг тэгээд яриад сууж байхад нь Ноэл ирээд тэдэнд бэлэггээд нэг цаас өгдөг. Нөгөө тагнуул хийдэг гараар дамжуулаад энэ нэг сайка гарыг өмнөх боссын хүү биш бас тэр хор өгөн түүнийг алсан гэсэн хоёр чухал мэдээллүүдийг олсон байдаг. Уушин газар хортой дарснаас үхтлээ яагаад байсан ч гэсэн ийм учиртай байлээ. Иймээс тэр хуулийн дагуу хамаг л удирдах эрхээ алдаж байна гэсэн л. Гэсэн ч туслахууд нь түнд нэг боломж өгье. Өөрийнхөө оронд бидрээр тэдний нэг хүнтэй тулдууж ялж чадах юм бол чамаа дахин зүтгэе гэдэг. Тэр үед мөн цаанаас Ноэлийн найзуудыг аваад явсан нөгөө нэг Пиноккиоч нь хүрээд ирнэ. Тэр Гамбино бүлгмийн дээр байдаг хүн ба хар тамхинаас болоод энэ галзуу гарыг устгах гэсэн ч олигтой шалтгаан болохгүй байсан учраас Ноэл түүнийг гэрш болуулахаар дууссан нь байдаг. Тэгээд аргагүй байдал орсон тул боолын гэрээ хийснээр нь Когог өөрийнхөө оронд тултуулахар болдог. Тэгээд Ноэл ч гэсэн Алмаг тултуулгүйгээр өөрөө тулдахаар боллоо. Когоч хүчээ барилгүй бүх хүчээрээ тултална. Тулдаж байгаад Ноэл бууга хаян утгаар төлөө байлаа. Когоч дахиад баруун гараараа дайралтыг нь хаахад дахин хам хүчээрээ зарцсан ч Ноэлийг биш өсөн сумыг нь завчаад хөлтгөт Ноэл бишгэлүүлэн ухаан алдлаа. Ялагдсан ч гэсэн Ноэлийг үнэхээр бишрэн өөрийнхөө дорой байдал бачууран түн шиг хүчрэхэг болохыг хүснэ. Тулаанч Ноэлийн ялалтаар дуусгаад туслахууд нь түүнийг хүндлэнэ. Өөрийгөө аюултай байдалд оруулсан тул Алмаа түүнийг буруутган дахиж тэрэхгүй шүү гэд амлалт аваа сууж байлаа. Түүний дараачаар Пиноккио орж ирэн Ноэлтэй хоёулахнаа ярилцмаар байна гэд Алмаа түр гаргана. Тэгээд л шууд манай бүлгэмд ор. Гамбино бүлгмийг чамд даалгасан ч болно гин. Мэдээж манай хүн хариуд нүгэ. Би хүний дор орох хүн биш гэсэн чинь Пиноккио шууд л ярианы өнгөөс хэлнэ. Тэрээр скаут төрлийн эйд зэргийн шийтгэж байдаг ба Ноэлийн зүрхийг шууд утгаараа хулгайлсан байдаг. Хэрвээ хүн хүсэлтээс нь 2 удаа татгалзах юм бол шийтгэл гэдэг скиллээрээ зүрхийг нь авдаг юм билээ.
5 метрээс холдох эсвэл баазбал тухайн хүн өхлөөс цухтаж чадахгүй. Пиноккиоч түүний хитрхи чадварлаг болохоор ирээдүйд тэдний бүлэм зайлшгүй саад болох тул нэг бол нэгтгэн нэг бол шууд хөнөөхөө л хэлнэ. Дахин нэгдэх талаар асуухад хэдийгээр нойлын амьд түүний гарт байсан ч огтхон ч хүлчилгээгээр танаад орохгүй. Би хизээ нэг өдөр хүчтэй болоод бүгдийг ч наална. Гэхдээ одоо чи намайг албал ирээдүйд гай болох нэг сул доройд налсан арчаагүй гар болж чиний эр хүний бахархал унж чи бүлгэмийнхаа өдөртөгч хизээш болохгүй. Би л өөрийнхөө хаан хүнд ч хүлэгдэхгүйгээд хүсэж байвал намайг алдаа гэд өдөөс нь тавьшлана. Пиноккио эдгээр үнүүдээс нь баг зэрэгсэн болтой арга шухраад гарахтаа эр хүн хэлсэндээ байдаг шүү. Оройлтон заавал хүрээрээ хүрхгүй бол чамайг хязгаарч өршөөхгүй шүү гэд гараад явна. Гараад явж байхад нөгөө өмнөх Гамбиногийн өдөртөгч Пиноккиогоос аймгуун согтоход тэрээр зүрхээ атгуулсан ч бахархлынхаа төлөө тэмцдэг хүн байхад хамгаалах бахархалгүй хог шар гэж хэлээд түүгээр гахаагаад ичнэ гэж чирээд явна. Манай Пиноккио ч угаасаа харваасан эвгүй гаралтай. Тэр өдрийн дараагаар Ноэл Когад би чиний эзэн болохгүй. Би нэг л өдөр бүх секрүүдийн оргил зогсно. Тэр үед надад үлбэрсэн нохоо биш бахархалтай чон хэрэгтэй. Чи одоо ирчлээд яхаа мэдгээд түүнийг үлдээн. Когоч би үргэлж бусдад ашиглуулж ирсэн. Гэтэ нэг л зүйл хүсэж байна. Намайг багтаа аваач гэд албан ёсоор тэдний багт орно. Шинэ гишүүнтэй болсон тэд хүчээ туршин юу ч юм бэ нэг юмтай тулдах ба сайн гар нээж тэр дорхноо л ялна. Яг уу аалмаатай муудалцдаг хിവэрэл байдаг. Ийхүү хангалттай гишүүнтэй болсон тул өмнөх зорилго болох клан байгуулахаар болно. Мөн манай хүн тэмдэгч гарч ирэн би зэрэг дэвших боломжтой болж зорилгодоо хүрэхэд нэг шат ойртлоо. Одоогоос хэдэн жилийн өмнө Нойлыг насанд хүрээгүй байхад тэдний тарбаас нэг Секэ аними Себастьян царайтай өвгөн хурж ирээд Секрийн бүлгмийг хянагч ба өвөөг нь хөнөөсөн лордтой адилхан чөтгөр хэдхэн хоногийн өмнө харагдсан гэж түүнэлнэ. Өвөө нь өгсөн өдөр сүхэн болон тэр чөтгөрийн зохицуугаас байгаагүй тул Нойл ч гэсэн гадарлаж байсан болохоор нэг их сандарсангүй. Устгаж чадсныг нь асуусан ч Night Rage гээд том бүлгмийг устгаад өөр бүлгэн мэрхээс өмнө Void руугаа ботсон гэж хэлнэ. Энэ нь асар муу тохиолдол ба тэр чөтгөр хоёр ч удаа манай ертөнцөөр ирсэн туршлагатай тул вариант гэх 13 дугаар түвшинд байдаг лорд болон хосох боломжтой болсон гэсэн үг. Тэгвэл тэр лорд орхнол дэлхийг устгаж чадах хүчтэй болно гэсэн үг. 40 жилийн өмнө нэг вариант гарч ирэн дорхнол 3 хаан туслыг устгасан ч Нойлын өвөгийн баг тэрийг устгасан байдаг. Одоо тэр лорд ийм вариант болох боломжтой тул сэргийлэх хэрэгтэй гэж хэлээд явсан байдаг. Одоо цагт харин Нойл маань клана байгуулахаар тэр өвгөний ажил дээр ахин ирсэн байлаа. Өвгөнийг орж ирэхэд манай гурав шууд л тулааны байрлан аваад тэр өвгөн бол эвгүй. Тэгээд кланы байр мөнгө чадамж бүгд байна. Гэтэ татгалзлаа гэж авдаг юм. Шулуухан хэлэх юм бол бид нар одоо хүчтэй клан л хүсэж байна. Ойролцоогоор 1 жилийн дараа эзэн нөхөрний баруун хэсгээр ялгарсан асар их мана дэлбэрч асар том абис үүснэ. Түүнээс 13 дугаар түвшний вариант гарч ирэх тул бүхий л кланууд хамтран тулдахаар болсон байдаг. Тиймээс шууд хүч тэдэнд хэрэгтэй. Та нар шиг дэгдэхийг сургах цаг байхгүйгээд явна уу гэж хэлнэ. Нойлж огтхон эсэргүүцэлгүй таны хүссэн зэрэгт одоохондоо хүрээгүй байна гэд гараад явна. Гарч явахдаа энэ бол бидний боломж. Өчрхөн мангасыг ялсны дараагаар соёл иргэншилд орхноо хөгждөг учраас бид илүү хурдан дээшээ мацна. Зорилгоо солилоо. 1 жил биш хагас жилийн дотор Регилиас болно гэд нөгөө хоёрынхоо чамыг ангаалгаад амжина. Хэдэн сарын дараа клана байгуулад вариантыг ялах командлагч болно гэж хэллээ. Нойл бэ зэрэглэл рүүгээ дэвшин шин чадвараа стратегч болгоно. Алма өмнө танилцсан эльф найзтайгаа бэлтгэл хийж байх ба арай л ялдаггүй. Тэгж байтал эльфийн спагеттийн ягаан үстэй эльф ирнэ. Тэднийх 4 гишүүнтэй ба би зэрэглэл дундаа хамгийн гайгүй яваа баг. Манай Алмаг Нойлын баг гэж мэдлгүй шууд л Нойлыг муулж гархан тэр. Түүнээс болгоомжл найзуудаа зарсан хөгийн амтан гээл Алмаач харин тийм ээ энтергээл бүр нөхөөрхөн. Шүн болоход Нойл бэ зэрэглүүдийн хуудсыг гүйлгэж хараад за шийдлээ гэж хэлээд нэг муухай хорон царайгаа гаргах тэр. Энэ ертөнцид зэрэглийнхээ дагуу ууршин газар орж болдог ба Нойл Алма хоёр зэрэг агсан тул би зэрэглийн ууршин газар руу ордог. Өөдөөс нь Эдгар гэх улаан дахиад залгаатай гаргаж ирээд манай хэдий хөөрхөн шоглох гэсэн. Юугээд л манай Нойл чимээгүй байх уу том ирсэн Эдгарын өмнөөс өөрийнх нь хүүхдүүдийнх нэрийг хэлээд надтай тулдах юм бол бүхий л зүйлээс золиход бэлэн байгаараа гэж хэлнэ. Хэлэх үггүй болтлоо айсан Эдгарыг зөрж манай хүн ч гэсэн ихтгэл дүүрэн ширээндээ очно. Мэдээж хэрэг манай хүн зүгээр л хоол идэх гэж ирээгүй. Алмагийн түрүүнд таарсан баг бол тэдний бай. Тэгээд ихний ээлжинд тэдний багийг өтгөр шийдлээ. Нойл өөрийгөө танилцуулал ягаан эльфийн царай шууд л цайгаад чи нөгөө найзуудтайгаа болгон зарсан хөгийн амтын юм уу гэсэн чинь өөдөөс нь харин чөндөр үнээр зарсан ш тэгэл баахан өдөөстэй. Тэсвгүй зохих гэж байхад нь Когож хамгаалаад бидний босс гар үрвэл сайн хүрдэхгүй шүүгээд манай хүн ч гэсэн нэлээд ширүүн болцсон байдаг. Аргуудын алтны дэрэгдэхгүй шаарлан гэж Нойлын хажууд байгаа хүн ширүүн болохгүй гэж яхав. Тэгэж байтал эльфийн багийн ахлагчлалын ойрж уушлалт хуйхад тохоогоо сайн сургалтай гэхэд бүр л дургууг нь өргөчгөн. Хүн өдөж уурлуулах хоббитой юм уу хайшаа.
Австралиг шар үст маань төвчгөө болоод гараал явлаа. Гарсныхан дараа энэ манай төлөвлөгөөний нэг хэсэг гээд нөгөө хоёроо ойртуулад юу төлөвлөж байгаагаа хэллээ. Нөгөө хоёр нь ч уулга алдаад залхаа юм бэ гэж хэлсэн байдгийг. Харин Леогийн багийн тухайд хар үстэй жадчин найзтайгаа нэлээд дотно багасаа л хамтдаа өссөн байдаг. Тэдний баг 7-р түвшний бие зэрэлдээ дээгүүр ордог мангасыг ясны дараа найз дээрээ гүйж ирээд их л анхаарал тавьж байгаагаас нарахад түүний нөхдөө хичнээн хайрлтыг нь харж болно. Дараа нь тэр хоёр ярилцаж байтал жадсан Секрийн бүлэмээс хүчтэй багууд колони байгуулсан захиа ирэх бөгөөд тэдний баг өөрсдийн колони байгуулахар болно. Асуудалгүй материалуудаа өгсөн ч ягаад ч хүсэлтээс нь татгалзчихдаг. Мэдээж нөгөө вариантын шалтгааныг ахин хэлж үнэхээр л хүчтэй баг хэрэгтэй байна гин. Тэгээд уурандаа ягаад бидэнд лөө энэ захиа явуусныг асуудал бид ийм захиа явуулаагүй тухуурхал юм биш үгээд гараад явах гэж багтан лээ. Толгой гудайлан гуйна. Хариуд нь за явах зөвшөөрье гэхдээ нэг даалгавар мөр байна. Бидний даалгавар 8-р түвшний шидийнүүдээс сармагчин мангасыг алж чадвал колони байгуулах эрх өгье гэж хэлнэ. Тэр хоёр зөвшөөрөхөд гэхдээ та нарт өрсөлдөгч байгаа гэд нойл орж ирнэ. Ялсан нэг нь колони байгуулна. Тэдний тулдах мангас нь духандах нүдэрээ хүний бодол уншдаг хариг сэрцгээс сармагчин төрхтэй араатан. Ялч чадалгүй баригдвал дор хаяж 10 хоног тамлуулнаа л гэсэн үг. Энэ мангасыг төрүүлж устгасан багийн тэмцээнд ялах ба нэгэндээ саад болж болгож алхаж зөвшөөрдөггүй. Нойл эднэр төрүүлж тарж магадгүй учраас шалгалтын өдөр багийнхан маань бүрэн ирнэ гэсэн дахин нэгэн шиндүрэн нэмүүлнэ. Ялагдсан баг нь багаа тарааж дахин нэг баг болохгүй гэсэн нэлээд ширүүн шийдвэрлийг хэлэхэд Лео тэр хоёр нүл шок. Тэгээд хоёр баг маань гарын үсгээ зуран шалгалт 3 өдрийн дараа болохоор болж гар барин салцгаалаа. 3 өдөр өнгөрч тэмцээний өдөр ирлээ. Тэмцээн эхлэхэд Леогийн баг хар удараа мангас руу яарч эргэж харахтан яасан гэж Нойлын багийнхан гууц твсээд сэндвич идээд хизээний зугаалга дээр байгаа юм шиг сон. Гайхаад асуудал хээвнэг зүгээрээ өдрийн хоол идэж байна. Өссөн үедээ тулдаж чадахгүй л энтрэг. Лео тэрхэд уурсан ч удалгүй тайвширч багаа удирдан мангас руу явлаа. Тулаанд орохын өмнө тэдний багийн энэ үнэгшээ гар хэлэх зүйл байна гин. Үнэндээ Нойл саяхан над дээр ирээд намайг уруулах гэсэн. Мэдээж би татгалзсан та нар ч гэсэн хэлсэн байх гэж бодлоо гэхэд Леогоос бусад дээр нь очиж адилхан зүйл хэлсэн байдаг. Тэгээд тэд нар бид хизээч урахгүй үрд мөрд гэж хөрөөд л тулаанд орцгооно. Үнэндээ энэ бүхэн Нойлын төлөвлөгөөний дагуу л явж байгаа ба 3 цагаагч тэрийг болсон байдаг. Кога одоо очих хэрэгтэй юм биш үү гэхэд Нойл энэ бол төлөвлөгөөний нэг хэсэг. Тэд хүчтэй ялангуяа Лео төрөлхийн авьяастай ба шидийн урсгал нь хурдан учраас бодохтойгоо адил хурдаар скилээ хийж талаар хэлнэ. Хэдий тэр чадварлагч түүний зан аашнаас нь болоод тэдний баг дөнгөнд орж бид ялна. Удахгүй болох зүйлсийг Леогоос бусад гуравтдаг хэлсэн учраас тэдний баг бусад нь Леогоос урснаас биш Лео урснаар бутрна гэж ам гарна. Өмнөх шөнө нь манай хүн тэдэн дээр очиод тэмцээний өдөр бүгд байх дүрмтэй тул би чамайг яаж чадахгүй тиймээс намайг хөөх хэрэггүй гэж хэлнэ. Шууд л хар үстэд багаас урав хэрвээ урах юм бол чамд эрх чөлөөг өгье гэж хэлдэг. Леошо төрөлхийн гоц ивэстэн хүнтэй байхад үргэлж түүнтэй жижигдэн хэцүү байгаа биз гэхэд хар үстэ өөдөөс нь мэднэ. Манай баг хэвэн биш гэхдээ л ахын хувьд би түүнийг дэмжмээр байна гэд гарах гин. Тэр үед Нойл чи төрүүлж урахгүй бол Лео чамаас ургана гэдгийг нь сануулдаг. Тулаан руу буцаад Леогийн баг туслахуудыг нь ялсан ч гол сармагчин дээр нэлээд хэцүү нөхцөлд орж байдаг. Мангасын дайралтаар Эльбертэн эхлээд ухрахаар болно. Нуугдаж байхдаа жалцчин өөрийгөө өгөж болгоод Леогийн хамгийн хүчрхэг дайралтаар мангасын устгах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Гэхдээ өргөн хүрээний дайралтанд багийнхан боломжтой бас мангас бодломжтой тул боломжгүй нэг арга байна гэд Нойлын багтаа нийлэх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Шалгалтыг мартаж колон байгууллагыг бага авч үлдээ гэхэд энэ үгс өөрийнхөө амийг түүний төлөө зориулахад бэлэн байсан найзуудад нь асар хүн дээр тусаж батруулсан мэдрэмжид живүүлнэ. Нойлын хэлсэн Лео төрүүлж ургана гэсэн үгс багийнхны толгой дотор эргэлдэж түүний хэлснээр босно. Гайхаж бос айцгаана. Жадсчин чи надад биш яаж дайсан зэтгэж чадваа гэхэд Лео уучлаарай би Нойлд итгэнгээд тэрбээр ураа байж дийлэхгүй урвч гэж хашгираад түүнийг утгална. Тэгээд чэйжэндээ хуралдсан бүхүүгээ хэлж тэдний баг албан ёсоор бутрлаа. Мангас ч тэднийг олоход Нойл маань ч гэсэн сүртэй гажир нь туулдаж эхэлнэ. Бодол солилцох скилээрээ бодогтойгоо зэрэгцэн Когэ үйлдэлээ хийж байгаа тул мангасыг шахаж чадна. Мөн мангас яагаад ч Нойлын бодлыг уншиж чадахгүй байгааг гайхаад манай хүн стратегчийн чадвараараа тэрхий хурдан бодож мангасыг бодлыг нь уншиж чадахгүй болгоно. Хит их бодол мангасын толгойг өвдөхөд мангасны гараа татаж сарамжуулаад Нойл руу дайрахад Алма ч тулаанд орно. Сарамгчин Алма руу дайрахад тэрээр шинээр зэрэг нэмсурсан алуурчны скил пантон буюу 3 секунд сүнсэн төлөвд ордог чадвараараа бодит дайралтаас нь бултаж хурдан довтлогоор түүний зүйл тусгана. Тулааны дараа Кого зэрэг нэмэн бие төвшөнд хүрлээ. Леогийн багийнхан Нойл руу энэ бүхнийг чи хийсэн үү гэж уралхад хариуд нь би тэр захиа болон энэ даалгавар гээд бүгдийг нь хэлснэ хэлж ихтэй зэн эцэс би биш. Та нар л эрх чөлөө хүсэж нууцхан атархалтай автан энэхүү үр дүнд хүргэснийг нь хэлнэ.
Лиод чандан хамтарчтай итгээгүй жийч бас багаасаа урвсныг нь хэлж бүр сэтгэл санааг нь эмтлээд хаялаа. Хянагчиж ирж ялсан багийг нь зарлан Лиогийн баг албан ёсоор бутрав. Энэ мэдээ бүх хотоор таарч олонний анхаарлын төвд орлоо. Яан ус дээлт маань энэ бүхнээс айж Сикрийн замлаа орхин харин хагас аратан хамтрагч нь дарь өөр багт оров. Чадцчинч найзаагаа утгасандаа өөрийгөө асар ихээр үзэн ядан бариман хас сургаан сонссон эцтэй Лиог шилүүлэхөр шийднэ. Тэр хооронд нөгөө шонхор хамарт сэтгэл готролд орсон Лиог дээрлэж байх ба ноолч нөхөлтөөгөө ирэн арчаагүй дорой түүний хамрыг тасар татагж далчинхаад байх юм бол гэр бүл найз сүтч нь устна гэж өмнөдөнд нь бараг тусаалгаал цухтаалгана. Дараачаар өөрийн үндсэн зорилгын нэг буюу Лиог өөрийн багтаа оруулахар болж түүнд санал тавилаа. Мэдээж татгалзсан тэдний багийн сүрэх байсан ирээдүй болон түүний гоц авьяас Жэнгүй найзуудад нь яаж дарамт тулжсаныг дахин тайлбарлаж араас нь урмын үгээр болж өөрийн оргил зогсох зорилгоо хэлэн түүнийг зөвшөөрүүлж чадна. Мэдээж гудамжаар явхад хүмүүс шивэр авирхийн ард уран моолж байлаа. Хар үстэй найз нь чирж нойл руу уурлаж дайрахад Лио хамгаалж ураа ах дүүсийн тулаан болоход Лио түүнийг нэг л цогцолтоор буулган авч эргэж харлгүй сэтгэлээ чангалан цааш алхана. Хөөрхий хар үст маань түнд чин сэтгэлээсээ амжилт тусан нүдэндээ нулимс туслуулан хоцорно. Дараа нь тэр Каланыхаа бэлэгдлийг далавчтай могоо болгон Wild Tempest хэмээх нэрийг өглөө. Түүний дараачаар шууд л дараагийн далавртаа орон шинэ Каланыхаа хүчийг баталгаар 9 дугаар зэрэглэлийн хүчрхэг мангас гарч ирсэн Абисыг цэвэрлэхээр болов. Хитрхи хүчтэй мангас байсан тул тэрхээд шахагдан агууд орнож байтал ялалтандаа бардсан мангас анхаарлаа бууруулан агууд нь орж ирхэн тэр агуу аалмагийн тусаар хийсэн зөвхөн мангастал нөлөөлдөг хор байж таарва тэрд ороод мангас хөдөлж чадхаа болон цөхрөн үнэ. Тийхүү нойл буудуулан толгоогоо тасдуулхан тэр томоохон мангасыг ялж хянагч өвгөнд хүчээ ботлон харуулж хагас жилийн дотор регалис болохоос шилж гайхшруулаад амжина. Ийхүү нойл маань хамгийн сул дорой ярианы чадвартан хэрхэн шилдэг сикер болох вэ? Ойлгомжтой биз дээ. Хамгийн хүчрхэг Каланыг удирлах болно гэж хэлснээр энэхүү аним маань дуусна. За тэгээд үргэлжлэл байхгүй шүү. Шинэ үйлрэл гарах юм бол тэр дээр оруулах болно. За сайхан амраад маргааш өдрийг алаад өгөөрэй. Амжилт.